За төсвийн орлого бол ингээ 14 орчим хувиар буурсан байгаа. Харин зардал бол эсрэгээр өссөн байгаа. За төсвийн одоо тэнцэл бол өнгөрсөн оны мөн үед бол нэг 2.1 их 80-ын ашигтай гарч исэн бол одоо алдагдaltaй гарч ийн. Тэгэхээр нөхцөл байдал 2.2 их 80-аар өнгөрсөн жилээс өөрчлөгдсөн байгаа. За энэ нөхцөл байдал бол одоо энэ оны туршид бол сайжрахааргүй хүлээлттэй байгаа. За яагаад гэхээр нүүрсний үн бол нэлээд буурсан байгаа. Өнгөрсөн онд одоо жишээлбэл жилийн дундаж үн нь $122 байсан бол одоо 77 болоод ирсэн. Тэгэхээр төсөвт одоо төвлөрүүлэх бол орлого бол тасалдах нь бол ойлгомжтой болцсон байгаа. Гэхдээ төсөв бол одоогоор зардлаа таньж эхлэегүй байгаа. Тэгэхээр одоо яг иргэд дээр ирэх одоо халамж дээр ирэх ч юм уу эсвэл эдийн засагт ирэх нөлөөлөл нь бол одоогоор харагдаагүй байгаа. Цаашдаа одоо ингээд төсөв их хэмжээний алдагдaltaй болоод ирэх юм бол одоо төсөв бол ядалтчгүй бас хязгаарлалт хийх эсвэл аргагүй болно гэж харагдаж байна. Тэгэхээр магадгүй бас нөө төлөвлөлт талдаа анх одоо төсвийг хэлцэж хахад хитрхийн өндрөөр өөдрөгөөр төсөөлсөн байна гэдэг шүүмжлүүд маш их байсан шүү дээ. Тэгээ энэ бас шүүмжлийг тодорхой хэмжээнд одоо залруулаад тодтгол хийсэн боловч за одоо тасалдсан явж байна. Тэгэхээр төлөвлөлт талдаа алдаа байна гэж харагдаж байгаа шүү байна. Тий, ер нь бол хитрхи өөдрөгөөр төсөөлсөн байгаа. Тэгээд нөгөө хуримтлал үүсгээгүй байдал нь бол ерөөсөө төсвийн орлого зардлаа бол ингээд зохицуулах боломжийг бол хязгаарлаад байгаа. Тэгэхээр энэ төсвийн тэлэлт нь бол өөрөө эргээд буцаагаад хумхад бол айгүй хүндрэл үүсгдэг. Нэгэн тэтгэвэр тэтгэмж нэмчээд буцаагаад бууруулах боломжгүй байдаг. Тэгэхээр энэ дээр бол төсвийн төлөвлөлт дээр бол энэ онд бол нэлээд одоо анхаарал хандуулах зүйлүүд гарч ирсэн байгаа. Яг хоо оны ихэнх үеэр бол мэдээж Монгол банкны зүгээс ч юм уу те зохицуулах одоо байгууллагуудын зүгээс яг одоо энэ нөхцөлөд үүсч болзошгүй гэсэн юм үндслэр бол бодлогын үг нэмэгдүүлсэн за инфляцийг одоо бас хязгаарлах үүднээс зорилтуудыг бол тавьсан. Гэхдээ яг өнөөдөр зах зээл дээр одоо нөлөө нь гарч эхэлсэн байгаа. Энэ дээр та бүхэн ямар төсөөлттэй? За яг одоогоор зах зээл дээр нөлөө бол гарч ирсэн гэхэд бол харьцангуй одоо хэцүү байна. За гэхдээ одоо бодлогын хүү өнөөдөр 2% өсчөө, зээлийн хүү шууд маргааш 2% өснө гэдэг бол бас хүндрэлтэй тийм хурдан шийдвэр гаргахгүй. Гэхдээ одоо зээл олгогч маань эрсдлийг өрчилж хараад бизнес эрхлэгчдийнхаа зээлийн хүүг бол бас арай өсгөөд явж байгаа ийм талууд бол бас гарч болно. Гэхдээ бодлогын хүү бол цаашдаа бол бас буурах бол орон зай хязгаарлагдмал байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр ер нь зээлийн хүү бол өснө гэж харж байгаа. Ер нь бол ингээл эдийн засаг судлаач нар бол анхааруулад байгаа тий. Төсөв хитрхи хийснээс болоод бодлогын хүү өсөөд хувийн хөвшилд бол ерөөсөө хөрөнгө оруулалт хийх орон зайг бол хэмжээнэ гэдэг энэ нөхцөл байдал бол одоо бас цаашдаа үргэлжлэхээр л харагдаж байна. Яг одоо ингээ мөнгөний захыг харах юм бол ер нь аль талдаа одоо илүү их усрын дутагдaltaй байх шүү гэн. За мэдээж банкуд бол хүүгээ өсгөх за цаашдаа одоо зээлийнхаа одоо хэмжээгч гэсэн хязгаарлах юм магадгүй гэсэн юм хүлээлт зах зээлээр байгаад шүү. Тэгэхээр ер нь одоо энэ мөнгөний зах дээр хаана илүү одоо эрсдэл байна гэж харагдаж байна. За сүүлийн статистикаар харахаар гадаад цэвэр актив өөрөөр хэлбэл банкуудын одоо эзэмшиж байгаа одоо гадаад валютын актив нь нэлээд буурсан, үр төлбөр нь нэлээд өссөн байгаа. Тэгээд энэ нь юу вэ гэхээр төлбөрийн тэнцэл гадаад валютын нөөц ханшаас ирэх эрсдэл бол салбарт бол нэлээд хоримтлагдж байна гэж харж байгаа. Тэгээд зээл бол 33% өссөн байхад хадгаламж 20% өссөн байгаа. Тэгэхээр ер нь нөхцөл байдал бол ерөнхийдөө жилийн өмнөхөөс бол нэлээд эсрэг тийшээгээ явж байгаа. Энэ дээр одоо зохицуулалтын жишээ нь ямар одоо арга хэмжээ байж болох вэ? Тэгээд анх одоо шалтгаан нь одоо энэ хаанаас эхэлсэн тэр нөхцөл байдал гайгүй болохоор гайгүй болно гэсэн үг тий. Тэгээд төсөв бол одоо тогтвортой одоо зөв зөвлөдөө зарцуулалтаа хийх, хэтэлэхгүй байх, үр тавихгүй байх. Энэ бол зайлшгүй шаардлагатай. За нөгөө талаас бол гадаад эдийн засгийн тодорхой бус байдал маш өндөр байгаа. Тэгэхээр гадаад эдийн засгийн одоо нөхцөл байдлын худалдааны одоо энэ асуудлууд бол одоо тарифын асуудлууд нэг тийшээгээ гараад тодорхой байдал нэмэгдэх юм бол бас энэ нөхцөл байдал дээрнэ. Гэхдээ ер нь бол одоо бол эрсдэл хуримтлагдж байгаа энэ үед бол аль болох зарцуулалтыг ухаалгаар хийх нь одоо төсөвдүүдийгөө одоо аж ахуйн нэгж иргэдийн хувьд бол чухал байна. Та бас ярианы ихэнд хэлжсэн ер нь одоо банкуудын олгож байгаа зээл дээр бас тодорхой одоо эрсдлүүд ажиглаж байна. Өөрөөр хэлэх юм бол чанаргүй зээл төдийлөн өсөөгүй боловч анхаарал хандуулах зээлийн хэмжээ бол нэмэгдэх юм хандлагатай байна гэж байна. Тэгэхээр ер нь одоо бизнесийн орчныг аваад үзэх юм бол бизнесүүдэд маань яг одоо ямархуу хэмжээний эрсдэл байна гэж харагдаж байна.
За сүүлийн жилүүдэд бол зээл маш ихээр нэмсэн байгаа. Одоо жишээлбэл одоо нийт зээл 33% өсөлттэй явж байгаа. Тэгээд чанаргүй зээл бол түүхэн доод хэмжээндээ ирчээд буцаад өсч эхэлж байгаа хандлага байгаа. Тэгэхээр одоо зээл олголтын хэмжээг даваад хугацаа хэтэрсэн зээл нэмэгдэж байна гэдэг маань өөрөө эрсдэл бол хуримтлагдж байна гэж харж байгаа. Тэгээд нийт зээлийн багцын бол нэг 60 орчим хувь нь иргэдийн зээл байдаг. 40% нь бизнесийн зээл байгаа. Тэгэхээр иргэдийн зээл дээр бол бас эрсдэл бол нэлээд одоо өндөр харагдаж байна. Одоо өмнө нь ингээ авцсан зээлүүдийнхаа төлөлтийг бол орлого нь буурсан ч гэсэн төлөөд явах одоо хариуцлага үүссэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол маш анхаарал хандуулах бол шаардлага байгаа. За нэгэнт одоо эдийн засгийн нөхцөл байдал ийм болоод эрсдэл хуримтлагдаад ирэхэд бас одоо ингээд төрийн дэмжлэгээр ч юм уу хэд бага хүүтэй зээлийг хэтэрхий ихээр олох нь бас энэ хугацаа хэтэрсэн зээлийг ер нь чанаргүй зээлийг бас нэмэх одоо ийм эрсдэл байна.